Бид студид ойм ногоон урлангийн гүйцэтгэх захирал Од Гэрэл хатагтайтай ярилцахад бэлэн болоод байна. Таны өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд төргий. Тэгвэл офисын орчинд ногоон ургамал байрлуулах нь ажилтнуудын стресс болон бүтээмжид хэр зэрэг нөлөөлдөг талаар яриага эхлэе гэж бодож байна. Хүн ер нь амьдралынхаа ихэнх хугацаа ер нь дандаа дотоод орчинд өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл яг ингээд ийм барилга байгууламжид бид нар ихэнх цагаа өнгөрүүлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр дотоод орчны агаарыг хүмүүс гадаа утаатай агаараас илүү цэвэр гэж бодоод байдаг. Эсвэргээр эрдэмтдийн нотсноор дотоод орчны агаар нь гадаад орчныхаас 5 дахин илүү хортой байдаг юм судалгаанууд байдаг. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр бидний дороож усан хевснээс, за агаарын буруу урсгалаас эсвэл хит их техник технологиос юм долгионууд ялгарч байдаг. Энийг яг ургамал байрлуулснараа ургамлын иш, үндэс, навч тэр нь өөрөө хүчил дөрвч болгож агаарыг цэвэршүүлэхээс гадна бас нөгөө хортой байцуудыг өөртөө шингээж идэг. Тийм учраас хүний ажиллах, сэтгэн бодох, унших ер нь бүх мэдрэмжүүдийг аягүй сайн бүтээлчээр дээшлүүлж идэг. Тэгэхээр яг ургамал бол дотоод орчинд байхаараа тасралтгүй оксижен ялгаруулахаас гадна амьдралын чанарыг бас дээшлүүлж идэг. Сүүлийн үеийн амьдралын юм маяг дээр биофилик дизайн буюу одоо тухайлбал амьдарж байгаа орчиндөө эсвэл оффистоо амьд ургамлыг оруулан энэ хүү дизайныг бүтээх ийм чиг хандлага тодорхойлогдож байна. Үүнийг ер нь байгууллагадаа нэвтрүүлснээр яг ямар бодит өөрчлөлт гардаг вэ? Ингээд байгууллагын хувьд харахаар бид нар байгууллагын хувьд маш олон нөөцүүдийг удирддаг те санхүүгийн нөөц, хүний нөөц, за бүтээгдэхүүний нөөц гэх тэгэнгүүт энэ олон нөөцүүдээс удирдахад хамгийн хэцүү нөөц нь өөрөө хүний нөөц гэдэг. Хүний мэдрэмж тэрийг илүү ихтгэл үнэмшилтэй ур чадвартай ажиллуулахад тэгэхээр тэр хүний нөөцийг удирдахад бид нар яг гэртэн байгаа мэдрэмжийг илүү ая тухтай тэгээд тэр тухайн ажиллаж байгаа хүнийхээ амьдралын орчныг сайжруулах тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зүгээр нэг цэцгийг савнд ургуулахаас илүүтэйгээр ургамлан хаан таац хийх байдлаар ингээд илүү байгальд байгаа мэдрэмжийг төрүүлэхээр тэм зохиомжууд хийж одоо орчноо тогтчулж байгаа нь за нэгдүгээр ингээ харагдах байдлын хувьд хүн чинь өөрөө мэдрэмжийн амтан байгаа даа учраас ургамлаас авч байгаа мэдрэмж нь гоё байна. Тэгээд давхар тэр өөрөө бүтээмжийг нэмээд илүү байгальд байгаа мэдрэмжийг төрүүлж байгаа учраас олон талын ашигтай. Тийм учраас сүүлийн үеийн одоо шинэ барилга байгууламжтай болж байгаа эсвэл офисын орчноо сайжруулах гэж байгаа хүний нөөцөө илүү тогтоон барих гэж байгаа байгууллагууд илүү их ногоон байгууламжийг энэ дизайн зохиомжтойгоор хийдэг болсон. Тэгэхээр тэр нь бас нэлээд олон давуу талуудыг авчирдаг. Танай байгууллага үйлчлүүлэгчид ногоон орчин бүрдүүлсэний дараа гарсан хамгийн юм тодорхой өөрчлөлт гэх юм уу тийм жишээнээс гоё дурдвал ямар жишээ? За одоо Монголд ч нэг юм 4 үйлдвэрлэлийн цаг байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар дулаан оронд очихоор угаасаа оксижен ихтэй, байгальтай, модтой юм байдаг. Тэнгүүд бид нар их хугацаагаа дотоод орчинд өнгөрүүлж байгаа. Тэгэхэд хүн чинь өөрөө юм гадаа гарахаараа байгаль руу явах, байгальд амьдрах одоо тийм хүсэл эрмэлзэлээд шүү. Тэнгүүд тэр мэдрэмжийг дотоод орчинд нь тэр дундаа зөвхөн савнд тарихгүйгээр юм ургамлан хаан илүү нөгөө юм ургамлан цохимжуудыг хийхээрээ маш илүү ногоон болдог. Яг энэтэй холбоотойгоор нөө Sky Garden, Winter Garden гэсэн чинь маш том юм ногоон оксижен те. Тэнд амьдардаг хүмүүс тэрүүгээр үйлчлүүлж байгаа орж байгаа хүмүүс нь өөрөө яг өвөл байж ийснэ дотор нь орохоор юм ногоон орчинд байгаа мэдрэмжүүдийг төрөхөөр илүү яг өвөл бид нар хажуудаа зуныг авчрах юм боломжтой. Тэгээ тэр нь хэрэглэгчийн хажууд байгаа хүнийхээ эргэн тойрныхаа хүмүүс бас мэдлэг боловсрол экологч гэсэн бас эерэг нөлөөлөлд үзүүлж байдаг. Тэгээ сүүлийн үеийн тренд чинь нөгөө зөвхөн цэцгийг савнд ургуулахаас илүү би яаж гоё амьдралын чанараа дээшлүүлэх үү, лайфстайлаа илүү яаж байгаль биелэлтэй болох уу гэдэг талаар одоо илүү санаа зовж байгаа учраас хайртай хүмүүст яг ногоон орчин бэлгэлдэг юм бас юм соёлууд аюул сайн дэлгэрч байгаа. Монгол компаниудын хувьд мөн үйлчилгээний газрууд, сургууль цэцэрлэг гэх мэт иргэд гэртеж байдаг юм уу тий? Ногоон байгууламж, ногоон орчныг хэр зэрэг ойлголт мэдлэгтэй болсон байгаа вэ? Бас хэр зэрэг арчилгааны талаар мэдлэгтэй болсон байгаа вэ? За бүр одоос ингээд баг ярих юм бол 2008 онд цэцэг ургамлыг ингээд нөгөө манайх нөгөө гэр бүлэрээ цэцэг ургамал тарьдаг. Тэрийг ингээд савтаадсыг хүмүүс авъя гэж тарих гэхээр аюу үнэтэй байна гэдэг байсан. Яагаад гэвэл юу нэг ил махнаас үнэтэй юм гэж юу байсан ингээд ургамлыг ойлгодгүй байсан бол эсэргээрээ нөгөө нэг илүү байгалаа хайрлах экосистем тэ доктортой илүү яаж хөгжих вэ гэдэг дээр анхаарч гиснээс хойш хүмүүс амьдралын чанарыг аягүй чухал юм байна. Бид нар нөөцөө маш удаан одоо шавхах хэрэгтэй. Тэгэхээр энэ ургамал нь өөрөө бидний тасралтгүй амьдралыг эерэг болгодог гэдгийг ойлгоод ирэнгүүт одоо бол маш үнэтэй том цэцгнүүдийг бол хүмүүс интерьер дизайнда амьдралын чанараа дээшлэх гэж авдаг болсон. Тэгээ энэ соёл нь өөрөө маш сайн хөгжиж байгаа гэж харж байгаа. Тэгээд бас энэ нь өөрөө экологийн боловсрол олгодог. Өөрөөр хэлбэл нэг ч гэсэн жижиг ургамал тарьж ургуулаад сурчгаараа эргэн тойронд байгаа ногоон ургамал модоо тийм хайрлах бас мэдлгүүд аюу их үүсдэг. Тэгээд бас сургууль цэцэрлэгийн хүүхдүүд
тэр дундаа урмал тарих сургалтууд авсны дараа нөгөө хажууд байгаа модоо услах, тэрэн дээр дээгүүр нь алхахгүй байх, зүйлийг хүртэл юм зөв зохистой хэрэглэх гэдэг дээр хүртэл сурдаг учраас ер нь бол ургамалтай харьцсан хүн өөрийгөө олохоос гадна амьдралын чанарын дээршлээд тэгээ бас давхар экологийн боловсрол суралцсан юм шиг санагддаг. Яг тийм шүү дээ. Тэгвэл танай компани хувьд санал болгодог одоо офисын мөн үйлчлэлийн газруудын ер нь дотоод ногоон дизайны онцлог яг юугаараа ялгардаг вэ бусад газруудаас? Бид болохоор яг нөгөө байгаа орчинд нь тохирсон ургамлыг санал болгодог. Угаасаа бидний ажиллаж амьдарч байгаа офисууд чинь урагшаа хойшоо харсан, заримдаа бүр өрөөгүй ч юм ажлын байрны өрөөнүүд байдаг те. Тэнгүүд тэр гэрэлтүүлгээс шалтгаалаад, агааржуулалтаас шалтгаалаад, зайнаас нь шалтгаална, бас интерьерийн шийдлээс шалтгаалаад савны болон зохиомжны сонголтуудыг санал болгодог. Энэ нь өөрөөр хэлбэл тухайн нөгөө хит их одоо тавилгатай газар байх юм бол илүү минимал шийдлүүдийг, орон зайтай байх юм бол том ургамлуудыг, тэгээд нөгөө урах чадвартай нөхцөлд тухайн ургамлын санал болгодог. Тэгээд ихэвчлэн санал болгодог ургамал нь нөгөө NASA-гийн эрдэмтдийн тогтоосон топ 10 ургамал байгаа даа шүү дээ, агаар цэвэршүүлдэг. Тэр 10 ургамлыг санал болгодог. Тэгээ анхлан тархич нарт болохоор мөнхрөө гэдэг нөгөө хамгийн арчилгаа баг аюу сан ургадаг. Тэгээ агаар цэвэршүүлдэг тийм ургамлуудыг санал болгох байдлаар илүү нөгөө та яг юу үсээд ин бид нар юу хийж чадахын тэгвэл энийгээ дундаа майж болгоод хамтдаа гоё ногоорцгоё гэж зохиомжийг санал болгодог гэсэн. Юу нөр ирээдүйд офисын орчны дизайн ногоон байгууламж юу ямар чиглэл рүү хөгжихийг хандлагатай байна гэж та харж байна? Одоо хүмүүс ч нөө илүү өөрийгөө өөртөө цаг гаргадаг, me time гаргадаг, self care гэдэг. Тэгэхээр нөгөө зүгээр савтаа ургамлыг илүү ингээд арчилж ургуулахаас илүүтэй юм зохиомж, уран зураг, жаз юм зохиомжнууд хийдэг болсон байна. За бүр ингээд энэ нь илүү гүнзгийхээр илүү зин гартн руу төвлөрдөг. Зөвхөн ургамал тарахаас илүү яг тэр ургамлын орчиндөө чулуу, буддаа, хөвд одоо уулын ингэж хиймэл олон амьдар байрлуулад тэр усны чимээнээс ургамлын үнэрнээс жинхнээсээ байгалийн мэдрэмжийг 6 м хүүгээрээ хүртэж ойлгож иймэрхүү байдлаар бүр ингээд дурлагсад бас нэмэгдэж байгаа. Тэгэхээр нөгөө зөвхөн ингээд 50-аас илүүтэй оролдоод тэрийгэ хөгжүүлдэг ийм трендүүдээ илүү дэлгэрч эхэлж байгаа. Ер нь танай байгууллагын цаашдын зорилго болоод за ер нь дотоодын байгууллагуудад илүү хандаж өгөх бас яг та бүхний хийж байгаа үйл ажиллагаатай холбоотой чухал мессежийг та юу гэж үзэж байна? Бид болохоор яг цэцэг ургамлыг бизнес гэхээс илүү хүн болгоны амьдралын чанарыг сайжруулах гэж хийдэг. Тийм ч учраас нөгөө яг ингээд ургамалтай холбоотой төвчлөлтийн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллага учраас тодорхой хэмжээний ашиг олж байгаа. Тэгмээд олсон ашигаа бид нар нөгөө эхлээд бол дотоод агарын чанарт анхаарч байгаа бол ашигынхаа олсон ашигаа өргөжлүүлээд модоржуулгын төсөл болох дараагийн гадаад орчны агарын чанарын төсөл рүүгээ хандуулдаг учраас та магадгүй нөгөө нохойн байгууламжийн үйлчлэгээ сонгож байгаа бол илүү тэр нь урт хугацаанд хөгжих боломжтой байгууллагатай хамтарч ажиллана гэдгийг илүү ойлгуулдаг. Тэгээд ургамал бол бидний нөгөө анхдагч хэрэгцээ гэдгийг аюух ойлгуулахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл нөгөө идэх, амьдрах, одоо байшин анхдах хэрэгцээ гэж боддог бол хүн нөгөө амьсгалж чадахгүй бол ногоон орчин байхгүй бол энэ амьд организм ямар ч одоо ургамал урахгүй учраас ургамал байж ич өөрөө бид нар анхдагч хэрэгцээгээ хангана гэдэг юм эндийг өгч зорилготой. Хүмүүстэй тийм үнцүүлэг өгөхийг хичээдэг. Надад нэг асуулт сонирхолтой асуулт. Ургамал харахад гоё тийм ээ. Өнгө үзэмжийн. Гэхдээ арчилахад маш хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн амархан бөгөөд хялбархан хэрэгжүүлж болох арчилгааны зөвлөгөөг та өгөөч. Ер нь бол нөгөө хамгийн гол арчилгаа бол усалгаа байдаг. Тэгээ усалгаан дээр бид нар яг нэг тасалгааны температуртай бид нар нэг юм хоолоо өвдөхгүй удаг ус байдаг шүү дээ. Тийм тасалгааны температуртай ус өгөх нь аягүй чухал. Тэгээ тэрийг тогтмол өгөх нь чухал. Тэр нь юу вэ гэхээр бид нар нэг юм тогтмол өдөрт нэг л ус уухгүй бол бид нар ч өөрсдөө нөгөө хуурайшаад идэв шүү дээ. Тэрэн шиг тогтмол заавал 7 хоногт 2-оос 3 удаа услана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ энэтэй холбоотойгоор нөгөө агарын чиг чи харилцаа адилгүй заримдаа амар хуурайшилтай, заримдаа амар чигшилтэй байдаг учраас хөрс нь янз бүр хатдаг. Тэгэхээр яг услах явцдаа л хөрсөн чигтэй байвал услагааныхаа хэмжээг багасгаал ихсгэл явчихна. Харин тогтмол услагаагаа одоо давтамжтайгаар зайлшгүй хийн. Энийгээ хийж чадсны дараа бид нар нөгөө нэмэлт хоол, тайрт хэлбэржүүлэхтэй бусад савын томсох гэдэг бордоонуудаа, ашиглаануудаа хийх юм бол тэгэл уг нь бол амар энгийн. Мартахгүй л ах хэрэгтэй услахтай. Маш товчхон сүүлийн асуулт ер нь маш богиноор гэх юм уу тодорхойлвол биофилик дизайн гэдэг маань яг товчоор юу гэж ойлгол хамгийн оновчтой. Ер нь бол байгалийн мэдрэмжийг таны гэрт чинь л авчирч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө юм өрөө тасалгаа илүү бүх юм ингээд өрөө зохиомжлоор бүтээсэн газар амьдраад байгаа учраас тэр байгалийн мэдрэмжийг хадтай, нустай, загастай одоо aquascape ч гэдэг юм уу те ийм урлаг болгож хөгжүүлдэг. Тэгээд магадгүй сүүлээ тэр нөө зин гарден болж хөгжиж байгаа учраас та байгалыг дэрэгдэл авчирч байгаа гэсэн утгатай. За баярлалаа. Бид студид ойм ногоон урлагийг гүйцэтгэх захирал Одгэрэл Хатагтайтай ярилцлаа.